Сонирсгоно эцэг юунд байгаа нь энэ удаагийн бичлэгээрээ тоолт функц буюу count-ыг хэрхэн ашиглах талаар count-ийн төстэй функцүүд болох count A, count if функцүүдийг ашиглах талаар заах болно. Тэгэхээр count функцийг хэрхэн ашиглах талаар count функц нь болохоор тоолдог функц байгаа. Нүдэнд орсон утгуудын нийт хэдэн утга орсон байгаагийн тоолдог функц байгаа. Жишээлбэл энэ жишээ хүснэгтэн дээр болохоор дөрвөн оролцоогыг нь тоолж өгч байгаа. Оролцох хүмүүстнэр нь болохоор 1 гэсэн утга тавьсан байгаа. Энэ үед хэдэн хүн оролцож байгааг нь тоолж өгдөг ийм функц байгаа. Бичих дараалал нь болохоор амархан count гэж бичээд алтан дотор нь тоолох нүдээ сонгож өгдөг ийм функц байгаамаа. Count функц нь болохоор нэг асуудалтай тал байдаг. За энэ болохоор count функц нь зөвхөн тоон утгатай л нүднүүдийг тоолох боломжтой байдаг. Жишээлбэл энэ 1 гэснийхэн оронд оролцсон гэд бичээд өгөнгүүд харж байгаа тоон зөв тоологдохоо болдог байгаа. Текстийг нь тоолох функц нь болохоор count A гэсэн функц байгаа. Ухаан нүдэнд бичигдсэн байгаа текстийг нь ч гэсэн тоолж өгдөг ийм функц байгаа. Гүд count A-гингүүд оролцсон гэсэн утгатай нүднүүдийг нь тоолоод хооснуудыг нь тоолохгүй орхидог ийм ялгаатай байгаамаа. Count нь болохоор зөвхөн тоонуудыг л тоолдог. Харин count A нь болохоор тоо бичиг аль алингийг нь тоолж өгдөг ийм ялгаатай байгаамаа. Тэгээд ингээд бичиж явах явцад мөн өөр нэг асуудал гарч ирнэ. Энэ чинь болохоор оролцсон гэхийнхээ оронд оролцохгүй гэд бичиж оруулах юм бол нийт байгаа хүнийхэн тоогоо шууд тоолоод өгчдөг байгаа. Энэ тохиолдолд хэрэглэх функц нь болохоор count if нь болохоор нөхцөлтэйгээр тухайнуудыг тоолж өгнө. Энэ удаад болох юм бол тухайн сонгосон нүдэндх оролцсон гэсэн утгатай нүднүүд хэд байна гэхийг нь болохоор ингэж count if функцийг хэрхэн бичвэ гэх юм бол count гээд хаалтан дотор эхлээд тоолох нүднүүдээ сонгож өгнө. Энэ удаад болохоор C3-аас C9 эсвэл тус нүднүүдийг ч гэсэн сонгож өгөх боломжтой. Тэгээд тасал тавиад дараа нь болохоор шалгах нөхцлөө бичиж өгнө. Энэ удаад болохоор оролцсон гэсэн утгатай тэнцвүүгийн шалгаж байгаа учраас оролцсон гэж бичиж өгөөд гэснээрээ оролцсон гэсэн утгатай нүднүүдийг нь тоолж өгч байгаамаа. Энийхээ оронд оролцсон гэхгүй. Гэх юм бол бас мөн адилхан оролцохгүй хүмүүсийн тоог нь бас гаргаж өгөх боломжтой байгаамаа. Одоо болохоор count ifs функцийг хэрхэн ашиглах талаар тайлбарлаад явъя. Count ifs нь болохоор тоолохдоо олон нөхцөлтэйгээр тоолдог функц байгаа. Жишээлх юм бол оролцохгүй. Дээрээс нь энэ хичээдээс нь монгол хэлийг сонгосон, англи хэлийг нэмэрхүү байдалтайгаар нөхцлүүд тавиад энэ нөхцлүүдэд нь бүгдэнд нь таарж байгаа яг хэд байгаа юм бэ гэдгийг нь тоолж өгдөг функц байгаамаа. Тэгээд одоо болохоор оролцсон гэсэн хүмүүс дундаа монгол хэлний хичээл зуух хүмүүс нь хэд байгааг энэ хүснэгдэн дээрхээс count ifs-ийг ашиглаад тоолж үзье. Тэгээд бичих дарааллын хувьд болох юм бол count ifs гэчээд хаалтан дотроо нийхэм оролцох гэсэн багнаас сонгоход дараа нь нөхцлөө бичнэ. Энэ үед болохоор оролцсон гэдэг. Тэгээд тасал тавьчаад дараачих хэсэгт нь болохоор дараачихын нөхцлөөгөө шалгах хэсгээ сонгож өгөөд энэ хэсэг дээрээ жишээлх юм бол монгол хэлээ өнгөд оролцох хүмүүс дотроо монгол хэлийг нь сонгосон хүмүүсийг нь тоолж өгч байна. За үүнтэйгээ мөн адилхан монгол хэлийг нь англи хэл болгоод өгөх юм бол англи хэлийг сонгосон хүмүүсийн тоогийг нь тоолж өгдөг юм байгаа. Нөхцөл шалгахад болохоор их багын тэмдэг, ихийг бол багыг олох, тэгээд үнээс ялгаатай мөн тэнцвүүгийн тэмдэг эдгээр нөхцлүүдээр шалгаад өөрхөн хүснээр тоолоод явах боломжтой. Анхаарал тавьсанд баярлалаа.